Сайн байцгаана уу? Та бүхний өдрийн мэндийг хүргэе. Манай Wheel of Fortune podcast-аас гаргаж буй тар үзэшний дараагийн дугаар эхэлж байна. Энэ дугаараараа болохоор зэрэг яг таны одоо бодож байгаа хүнтэйгээ бүтэх магадлал хэр байна вэ гэдгийг үзэх болно. Тэгэхээр яг энэ одоо таарад бичлэгийг үзээд шууд санаад ч орсон тэр хүнтэйгээ бүтэхгүй юу гэдгийг чинь бид нэр үзэх болно. За тэгээд 1 2 3 гэсэн энэ 3 өдрөөс та сонгоорой. За уншлага маань болохоор зэрэг иймэрхүү бүтцтэй байгаа. Энэ 3 өдрөө ерөөдөө бол хамгийн ихэнд илчлэн одоо дэшээ гаргаж тавина. За тэгснээрээ яг бүтэхгүй юу гэдгийг чинь хэлнэ. За дараа нь болохоор зэрэг хэрвээ бүтгэхэр болвол яг хизээ бүтгэхэр байна. Бүтэхгүй болвол яг та хизээ хийх буюу яг имчилгээ хийвэл зүгээр юм гэдгийг чинь гаргаж ирж байгаа. За дараа нь болохоор зэрэг өнгөрсөн одоо ирээдүг үзнэ. За дараа нь болохоор зэрэг яг та хоёрын sexual одоо зөвлөгч үзэж байгаа. За дараа нь болохоор зэрэг яг та хоёрын хамтын яг зохицлыг ч үзнэ. Хамгийн сүүлд нь болохоор зэрэг тэр хүн танд яг юу гэж хэлмээр байна тэрийг үзэж байгаа. Тэгэхээр ийм олон хэсгээс бол бүрдэж байгаа шүү. Тэгэхээр энэ бүгдийг яг та биднээс одоо олж сонсох боломжтой. Тэгээ хамгийн сүүлд нь бас угаасаа шоогоороо хайж байгаа. За тэгэхээр та яг гүнзгий амьсгаа авч байгаа, тавьширч байгаа 1 2 3 гэсэн энэ 3 өдрөөс 1 өдөр сонгоорой. За тэгээд зарим хэсэг хүмүүс нь болохоор зэрэг яг 3 адилхан өдөр байна. Алийг нь сонгохоо мэдэхгүй байна гэдгсэн. Тэгэхээр миний хувьд болохоор зэрэг яг юу гэж боддог вэ гэхлээр таарад үздэг хүмүүс маань яг сүүлдээ хүзрийнхөө утгыг сайн мэддэг болчдөг. Тэгээ тиймч болохоор яг дээшээ харуулаад тавьчихаар за уусаа энэ бүтэх юм байна. Тэгвэл энийг ингээд яа сонгоё. За энэ бүтэхгүй юм байна. За энийг болъё гэд яагаад ч юм ингээд тэгчдэг болохоор яг хөшигний цаана гэдэг шиг яг юм мэдээгүй байсан дээр илүү зүгээр болохоор яг таны одоо зүүн совин мэднэ. Зүүн совин мэдэх учраас зүүн сонгоороо холбогдоод та энэ 3 өдрөөс сонгоорой гэж зөвлөгөө өгөх байна. За 1-р дугаарыг сонгосон хүмүүс маань уншлагатай тавтаа морилно. 1 дугаар дээр ер нь бол 2 хүзэр буусан. Тэгээд энэ болохоор зэрэг Ace of Cups болон Five of Cups. Тэгээд энэ 2 хүзэр нь хоёулаа яг та энэхүү бодож байгаа хүнтэйгээ ер нь бол бүтэхгүй гэдгийг илэрхийлж байгаа уучлаарай. Ер нь бол таныг яг цаашаа явахыг зөвлөж гин, цаашаа илүү өөр хүнтэй ингэж одоо байхыг зөвлөж гин, яг харуулсал дүүрэн харилцаа байна гэж эндээс бол ойлгож байна. За тэгээд би ерөөдөө яг бүтэхгүй гэдгийг нь яг ячаад одоо харчаад тэгвэл яг хизээ хийвэл буюу хизээ эмчлэгдэл илүү зүгээр вэ? Хизээ өөрийгөө илүү ингээд одоо эмчлэл зүгээр вэ гэсэн чинь яг хоньны ордны илэрлэл гэж эндээс бол гарч ирлээ. Мөн бас үхрийн ордны илэрлэл гэж эндээс бол гарч ирж байна. Тэгэхээр яг та хонь болон үхрийн орд буюу яг энэ бичлэг орж байгаа үед хэрөө үзэж ивэл энэ бичлэгээс хойшоо хонь болон үхрийн ордны үед эмчлэгдэл илүү зүгээр гэж эндээс бол харагдлаа. За тэгээд бас нэг зүйл нь болохоор зэрэг би яг тэгвэл яг цаашаа яваад яг ямархуу цаг үед дахиад ингэж асуусан. Тэгсэн чинь full moon in Virgo буюу гэд гарч ирсэн. Тэгэхээр энэ нь болохоор зэрэг яг
тэргэл сар охины ордон дээр байх үед та өөрийгөө эмчлэл илүү их зүгээр гэж инээс бол дахиад гарч ирлээ. Тэгэхээр энэ нь болохоор зэрэг яг загасны ордны хувилрал байдаг. Тэгэхээр загас, хонь болон үхрийн ордны хувилрал та эмчлэгдэл илүү их зүгээр байна гэж инээс бол ойлгож болно. За тэгээд ингээд үзэх юм бол за би энэ хоёрыг ингэчих. За би өнгөрсөн одоо ирээдүйн тухай уншлага авсан. За тэгсэн чинь өнгөрсөн одоо ирээдүй гэд ингээд уншлага авсан. Тэгсэн чинь болохоор зэрэг юу гарч ирсэн бэ гэхлээр за энийг ийшээ ингээд тавьчих. За тэгсэн чинь Knight of Wands доошо харсан. Ten of Swords дээшээ харсан. Five of Swords дээшээ харсан. Eight of Wands гэд хүзэр дээшээ харсан байлаа. Тэгэхээр энэ хүмүүс маань ерөөхдөө яг энэ хүнтэйгээ нэлээх хурдан хугацаанд яг уулзсан байх боломж ихтэй байна. Гэхдээ яг анх уулзаад анхны харцаар дулсан ч гэсэн энэ хүн намайг яг үнэхээр таах уу, үнэхээр яг бит хоёр үнэхээр ингээ бүтггүй юу гэсэн маш их юм ургуулсан бодсон айсан айц ихтэй байсан байна. За тэгээд ч болоогүй ерөөдөө яг та энэ хүнтэй уулзах үедээ, учрах үедээ depression буюу сэтгэл готролд өртсөн байх магадлал өндөртэй байсан байна. За тэгээд бас нэг зүйл нь болохоор зэрэг яг та хоёрыг яг хоорондоо яг жоохон муудалцаж танилцсан ч юм уу тиймэрхүү тохиолдол бас байсан байх магадлал өндөртэй байна. Зарим хэсэг хүмүүс. Тэгэхээр яг өнгөрсөн энергийг асуухад яг ийм бууж ирлээ. За одоо болохоор зэрэг ямар байна вэ гэхлээр яг Three of Swords гэх хүзэр гарч ирлээ. Тэнгүүдээ Knight of Wands, Strength тэгээд Four of Pentacles гэх хүзэр болоо. За тэгэхээр яг эдгээр энерги нь юуг илэрхийлээд байна вэ гэхлээр одоо бол таны зүрх чинь ер нь бол шархалцсан байна. Яг ер нь бол энэ хүнтэй бүтэхгүй гэдгээ та ойлгоцсон, мэдсэн байна гэж энэс бол бууж байна. За тийм ч болохоор арай илүү өөр зүйлсэд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгээ ер нь бол ухаарад ойлгоцсон. Тэгээд нэг одооноос нэг арай нэг гайгүй өөртөө итгэж арай нэг гайгүй болж байгаа гэж энэс бол бууж байна. Тэгээд тийм ч болохоор бас яг энэ харилцаа бүтээг болохоор бас та яг өөрийнхөө зүрх сэтгэлийг бусдаас ингээ харамдлаад тэгээд байгаа юм шиг байна. Эсвэл яг тэр хүн чинь яг танд зүрх сэтгэлээ танаас одоо харамлж байгаа. Эсвэл яг ер нь бол угаасаа яг танд ингээ хайргүй гэдгийг ер нь бол хэлцэн. Тэгээд тиймч болохоор яг та айгүй хэцүү байдалд орсон яг ингээ зүрх чинь шархалцсан байна гэдгийг эндээс бол харж ийн. За ирээдүйд болохоор зэрэг яг та хоёрын харилцаа яахаар вэ гэхлээр The Emperor үзэр гарч ирсэн. The Emperor, The World, тэгээд Seven of Wands, The Star, тэгээд The Devil. За тэгээд хүзрийн хамгийн сүүлд The Tower гэх хүзэр байлаа. За тэгэхээр ер нь бол яг юу болоод байна вэ гэхлээр The Star гарч ирсэн чинь бит хоёр яана ирээдүйд бүтэх юм байна гэж ер нь бол ойлгож бас болохгүй л дээ. The Star болохоор зэрэг үнэхээр сайн сайхныг илэрхийлдэг ч гэсэн энэ тохиолдолд арай өөр зүйлийг илэрхийлж байна. Юу вэ гэхлээр яг ер нь бол та хоёр яг зам замаа хөөхөр байна. Яг зам замаа хөөгөө цаашаа ингээд өөр зүйл ингээд замаар явахаар байна гэж эндээс бол ойлгогдож байна. Тэгээд өөр замаар явсан ч гэсэн та хоёрын хин айгүй амжилттай сайн явж чадна. Яг хүссэн салбартаа яг манлайлагч тэргүүлэгч нь болж чадна гэдгийг эндээс бол харуулж байна. Яг яагаад та хоёр үнэхээр бүтэхгүй байна вэ гэхлээр The World хүзэр гарч ирсэн. Тэмүүдэд Devil хүзэр гарч ирсэн болохоор The World чи яг өөрөө дэлхийн ертөнцийг илэрхийлдэг. Тэгэхээр яг хэрвээ та хоёрын аль нэг нь эсвэл хоёулаа гадаад явах хүсэлтэй байх юм бол тэр гадаад явах хүсэл чинь ерөөдөө бол биелнэ гэж эндээс бол ойлгогдож байна. Тэгэхээр магадгүй таны одоо энэ бодож байгаа хүн чинь гадаад явах ч юм уу тийм тохиолдол бол байна. Гэхдээ тэгсэн ч гэсэн яг үнэхээр яг бүр тийм бүх зүйл угаасаа дуусчихгүй тий. Тэгээд Devil болон Tower хүзэр хоёулаа гарч ирсэн болохоор угаасаа тэргүү маш их юм хүнд муу энерги бол байна. Одоо муу гэх юм ч одоо хайшийн сөрөг энерги гэсэн үг. Тэгэхээр сөрөг энерги гэдэг нь ерөөдөө
яг бүтэхгүй гэсэн хандлага гэсэн үг шүү дээ. Гэхдээ яг заавал яг сөрөг гэдэг нь яг бүр муу мухаа гэсэн үг бол биш. Яг сөрөг зүйл бас эерэг байж болно. Яагаад гэвэл та хоёр угаасаа бүтэхгүй байсан болохоор бүтээгүй. Үнэхээр бүтсэн бол the devil шиг яг та хоёр яг ингээд бүр үнэхээр муу мухаа харилцаатай байх боломж бас байж болно. Тэгээд нэг зүйлэндээ devil ирээдүйд гарч ирсэн гэхлээр хэрэг үнэхээр та хоёр ирээдүйд бүтсэн бол кармик харилцаа буюу яг бие биенээсээ ямарваа нэгэн зүйл ингээд авахыг оролдсон тийм одоо харилцаа байна гэдгийг ойлгож болно. За тэгээд одоо sexual tarot бас асууж үзсэн. Уг нь бол яг угаасаа яг хэлсэнчлэн яг sexual tarot-оор асуусан. Тэгсэн чинь болохоор зэрэг Queen of Cups тэгээд Three of Swords дахиад Three of Swords хүзэр гарч ирсэн. Тэнгүүдээ дахиад Queen of Swords хүзэр гарч ирсэн. Тэгэхээр угаасаа тэргүй яг sexual thing дээр уг нь бол яг зохицол бол байж магадгүй. Гэхдээ танд сэтгэлгүй гэдгийг Three of Swords хүзэр гарч ирснээр хэлчлээ. Тэгээ Queen of Swords ч гэсэн яг нялуунаас шулуун дээр би угаасаа чам одоо сайн биш ээ. Би угаасаа чам сонирхдаггүй гэж яг тэгж хэлдэг ч юм уу. Тиймэрхүү зүйл бол байна. Тэгээд яг одоо таарууд энэ таарууд нь болохоор зэрэг хитрхи нөгөө нэг одоо sexual болохоор бас яг сайн харуулж чадахгүй. Тийм болохоор бас яг энэ тааруудаа ингэж хөөрхөн нуугаад байгаа шүү гэж эндээс хэлье. Тэгээд бас эндээс ингээ харахад Three of Swords дээр энд ингээд purple буюу нөгөө юу лээ? Үзмийн яга өнгийн даашинцтэй хүн байгаа бол энд бас үзмийн яга өнгийн даашинцтэй хүн байгааг та харж болно. Тэгэхээр энэ хоёр маань хоорондоо холбогдсон байгаа. За тэгээд тэр хүн маань яг танд юу гэж хэлэх гээд байна вэ? Юу гэж хэлмээр байна вэ гэсэн чинь words do hurt. You hurt me but that's okay I guess. I think we should slow down. Тэгээд light. I'm too afraid to talk гэсэн хүзрүүд гарч ирлээ. Тэгэхээр энэ хүн маань ерөөдөө нэлээх яг ярьж чадахгүй байгаа. Яг яагаад гэвэл бас яг үнэхээр танд ингээд хэлчихье гэхлээр таныг амар хэцүү байдалд оруулна гэж айгаад байгаа болохоор бас яг хэлж чаддаггүй. Гэхдээ ер нь бол яг энэ тааруудаас ингээ харж байгаад ер нь бол эцтэй хилэндээ ер нь бол таныг бит хоёр бүтгүү гэж ер нь бол хэлнэ. Тэгээд words to hurt буюу яг үгнүүд өвтгөн тэгээд та болохоор зэрэг яг тэр хүн таныг өвтгсөн ч гэсэн энэ бол зүгээрээ гэж ер нь бол ойлгох хэрэгтэй. Тэгээд ер нь бол та хоёр хитрхи юм хурдан нэг одоо хитрхи хурдан байгаад байсан бол арай жоохон удааширснараа бас яг тэр хүн таньных биш гэдгийг бас ойлгох боломжтой. Тэгээд light буюу хөнгөн хүлээж аваарай. Энэ мэдээг хөнгөн хүлээж авах хэрэгтэй шүү гэж бас тарот биш оракулууд маань ингэж зөвлөж байна. За та хоёрын яг ерхий байдалд гэсэн чинь Page of Pentacles доошо харсан, The Hierophant, The Hanged Man, Four of Wands доошо харсан, Knight of Wands доошо харсан, Five of Wands доошо харсан, King of Wands доошо харсан байлаа. Тэгэхээр баахан wand-ууд байна. Тэгэхээр ер нь бол эндээс ингээ харж байхад галын орд амир их байх шиг байна. Тэгэхээр галын ордтой хүмүүс ер нь бол энд бол байна. Тэгээд The Hanged Man доошо харж байгаа учраас яг та хоёр яг бие бинийгээ сайн ойлгож чаддаггүй. Яг тэр хүн таны үзэл бодлоос хитрхи өөр болохоор та тэр хүнийг ойлгож чаддаггүй. Тэгээд тэр хүнд яг таны гэсэн тийм одоо хүсэл тэмүүлэл бас яг сайн алга. Та хоёр хоорондоо бас нэлээх тийм үзэл бодлын төрчлөлтөө ихтэй тийм байна. Тэгээ хүсэл тэмүүлэл бас яг тиймч бол алга, үйлдэл бас яг сайн хийж чаддаггүй. Таны зүгээс болохоор зэрэг яг хитрхи хурдан ингээд үйлдэл хийх гээд байгаа. Тийм бол эндээс бол харагдчихээн. Тэгээд ер нь бол яг бодит байдал гэдэг угаасаа ингэж өвтгөн. Яг та хоёр ингээд бүтсэн ч гэсэн яг удаан хугацаанд бол хамт байж чадахгүй гэж эндээс бол харагдчихээн. За тэгээд астро шоугоосоо зөвлөгөө авъя. Тэрнээс эхлээд яг энд яг ямархуу энергитэй хүмүүс цугласан байна вэ гэдгийг үзцгээе.
ихэр Scorpio буюу хилэнц жинлүүр гэсэн ордод байла. Ихэр жинлүүр хилэнц гэсэн ордод байна. Нөгөө хүн чинь болохоор зэрэг галын орд юм шиг байна. Тэгж бас хийж болно. За одоо болохоор зэрэг бүх жоо зөвлөх. Venus тав. За таныг илүү томор сэтгэх гэж эндээс бол зөвлөж юм. За томор сэтгэхтэй илүү гадаад руу ч юм уу те гадаад явбал илүү гадаадд хүнтэй ингэж одоо яах ч юм уу те танилцах ч юм эсвэл яг гадаад руу аялах эсвэл яг одоо өөртөө ч гэлтгүй яг ингээд өөр хүмүүстэй хамт одоо парти те үдшилэгт ингээ хамрагдвал илүү зүгээр гэж гарч ирж байна. Яагаад гэвэл тав болон номын орд чи яг өөрөө тэрийг хилдэг. Тэгээд Venus буюу сугарч нь өөрөө хайр дурлал зугаа цэнгэлэг илэрхийлдэг болохоор тэгж гарч ирж байна. Тэгэхээр яг өөрийнхөө яг inner child-а бас илүү хайрлаарай. Дотоод хүний илүү хайрлаарай. Тэгээд жоохон энэ одоо мэдээг хөнгөнөөр хүлээж аваад зүгээр хөрхөн ингээд те одоо бүр хэдэн өдрөөр ингээд одоо партидэд яв гэсэн үг бол биш. Зүгээр яг нэг өдөр бүгднийг мартаад партидэд явбал зүгээр байна гэж энэ одоо шоунод манд гэж хэлж байна. Яг би бол өөрөө тэгж зөвлөөгүй. За тэгэхээр энэ хүрээд манай нэг дугаарыг сонгосон хүмүүсийн маань уншлаг дуслаа. Тэгээ бид нартай хувийн уншлаг хийлгэмээр байвал бид нартай холбогдоорой. Манай доор description хэсэг дээр Instagram хаяг маань байгаа. Тэргээр холбогдоорой. За тэгээ та бүхэн сайхан бүгдийг нь хүсье. Тэгээ яг одоогор болохоор зэрэг Venus буюу согор гариг маань буцаг хөдөлгөөнтэй байгаа. Бод гариг маань буцаг хөдөлгөөнтэй байгаа. Тийм ч болохоор бас яг буруу хүнтэйгээ илүү хамт байх, буруу хүнтэй татагдах, үерхэл маань ингээд салах тиймэрхүү тохиолдол бас байж магадгүй. Тийм болохоор энэ үеийг бас сайн даваарай гэж хэлэх байна. За тэгээд энэ хүртэл сонссон маш их баярлалаа. Таарсан байх гэж маш их найдаж байна. Таалагдсан байх гэж бас маш их найдаж байна. За тэгээд тийм байна. Баярлалаа. Баярлалаа. За 2 дугаарыг сонгосон хүмүүс уншлагатай тавтан морилно. 2 дугаарыг сонгосон хүмүүс маань энэ The World гэдэг үзрийг сонгосон байх учиртай. За тэгэхээр яг тэр хүнтэйгээ бүтэхгүй юу гэсэн шүү дээ. Тэгсэн чинь энэ дээр одоо хаалга нээлттэй байгааг харж байгаа бах. Тэгэхээр ер нь бол хаалга танд нээлттэй байна буюу бүтэх нэ гэж ойлгож болно. За тэгээ яг хизээ бүтэх юм бэ? Яг хизээ зөв цаг юм бэ гэсэн чинь энэ дээр би яагаад ч юм 2 хүзэр ингэж суулж гаргаж ирсэн байхгүй юу? Тэгсэн чинь амар сонирхолтой нь Magician болон The World гээд 2 major arcana буюу том арканагийн хамгийн ихний болон хамгийн сүүлийн карт хойлоо гарч ирлээ. Тэгэхээр The World гарч ирсээ, дахиад The World хүзэр гарч ирсэн. Тэгэхээр эндээс ингэж үзэх юм бол зарим хэсэг хүмүүст энэ харилцаа маш их юм хурдан бүтгэж байна. Харин зарим хэсэг хүмүүст өвөл бүтгэр байна гэж байна. Тэгэхээр магадгүй өвөл бүтцэн байх магадлал өндөртэй, эсвэл өвөл бүтэх магадлал өндөртэй гэсэн үг. Эсвэл The World чинь яг өөрөө ямар нэгэн зүйлийн төгсгөл
Magician чи ямар нэгэн зүйлийг эхлэл болохоор төгсгөл болон эхлэлийн зааг дээр байж магадгүй гэсэн. Одоо жишээлбэл саяхан яг өвөл төгсөөд хавар эхэлж байгаа шүү дээ, тий. Энэ бичлэгийг хийж байгаа үед тэр энэ үед бас бүтэх магадлал өндөртэй. Эсвэл одоо хавар төгсөөд 100 эхлэх ч юм уу, яг ингээд төгсгөл болон эхлэлийн дунд бүтэх магадлал ихтэй байна гэж ер нь бол ойлгож болно. За тэгээд бүр яг цаашаа яг date буюу яг on сарын авъя гэсэн чинь last quarter moon in Scorpio гэж юм. Тэгэхээр хамгийн сүүлийн moon нь Scorpio дээр байх үед гэж эндээс гарлаа. Тэгэхээр энэ нь болохоор зэрэг юу вэ гэвэл за энийг болохоор зэрэг би яг сайн харж агаад доор комент хэсэгт яг хэдэн сарын хэдэн байна гэдгийг ингээ харж агаад хэлээ. Би яг одоогоор бас яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч үсэн last quarter moon Scorpio гэж за ойлголоо. За тэгээд би яг өнгөрсөн одоо ирээдүг нь уншаад үзсэн. Уншлаг хийж үзлээ. Тэгсэн чинь болохоор зэрэг Four of Swords нэрийг ингэчи гэдэг авчи. За өнгөрснийг ингээ харсан чинь Four of Swords, Queen of Pentacles, Knight of Cups, Ace of Wands, Six of Pentacles, King of Swords гэх үзрүүд гарч ирлээ. Би болохоор зэрэг яг хитрхи олон үзэр гарч ирсэн болохоор яг King of Swords-ыг буцааж хийчихсэн. Гэхдээ за ямар нэгэн мессеж угаасаа өгч байгаа учраас гээд гаргаж ирсэн. За ерөөд бол эхэндээ болохоор зэрэг яг өнгөрсөнд та яг өөрийнхөө одоо зам мөрийг хөөгөө тайван амьдарч исэн байна. Яг тайван амьдарч исэн. Тэгсэн чинь ерөөд энэ хүн гарч ирсэн байна. Гарч ирэхдээ болохоор зэрэг яг үнэхээр юм зөөлөн, дулаахан, тайван хүн болохоор яг таны хүсэл эрмэлзэл чинь ихсээд энэ хүний гэсэн одоо хайр дурлал чинь ихссэн байна. Тэгээд ч болоогүй энэ хүн танд тусалсан болохоор яг та үнэхээр ингээд дурлалцсан гэх юм уу? Тийм ерөөдөө бол тохиолдол болжээ. Зарим хэсэг хүмүүс болохоор зэрэг яг та хитрхийх буцаартай байсан болохоор өөр хүн хүссэн болохоор яг тэр үед тусалж гарч ирсэн хүндээ дурсан гэж ойлгож болно. Зарим хэсэг хүмүүс нь зүгээр л яг хинэгч үсгүйгээр ганцаараа тайван байжсэн чинь энэ хүн гарч ирсэн. За тэгээд одоо болохоор зэрэг ямар байгаа вэ гэвэл King of Wands, Six of Cups, Ten of Cups, Page of Cups гэх үзрэлт гарч ирлээ. Тэгэхээр энэ хүн яг таныг яг үнэхээр тайван байл яаж тайвшруулахаа үнэхээр их мэддэг гэж эндээс л гарч ийн. Яг танаас бол насны хувьд жоохон дүү байж магадгүй. Гэхдээ бас нэг зүйл нь маш их юм хүсэл тэмүүлэл ихтэй, ирээдүйн төлөвлөгөө ихтэй. За тэгээд та хоёр яг өнгөрснөө ингээ ярихаар, өнгөрсөнд болж исэн зүйлээ ярихаар маш их хоорондоо адилхан байдаг. Яг нэг сургуулж явж исэн ч юм уу те. Эсвэл яг ямар нэгэн байдлаар нэг мэрэгжил яг адилхан мэрэгжил хүсэж исэн ч юм уу те. Эсвэл яг жоохон бахтай яг адилхан одоо зүйл дуртай байдаг байсан ч юм уу те. Яг тиймэрхүү зүйл ерөөдөө л ажиглагдаж байна. Тэгээд бас яг энэ хүнтэй ер нь бол яг одоогийн байдлаар яг та зарим хэсэг хүмүүс нь хамт амьдарч байна. Харин зарим хэсэг хүмүүс нь гэр бүлтэйгээ танилцуулах гэж бодож байна. Харин зарим хэсэг хүмүүс нь энэ хүнтэй гэр бүл зохиоё гэж ерөөдөө бол бодож байна. Тэр нь ч гэсэн ерөөдөө бол айгуу дэжгүй байна гэж эндээс л харагдаж байна. За ирээдүг ингээ хараад үзсэн чинь The Lovers, Ten of Wands, Eight of Cups, Four of Cups гэх үзрүүд гарч ирлээ. За ирээдүйд яг юу болоод байна вэ гэхээр уг нь бол та хоёрын хайр чинь улам цаашаа ингээд цэцэглээд дивжээд ингээд явах чинь. Гэхдээ бас нэг зүйл нь болохоор зэрэг яг энэ харилцаан дээр яг нэг хүн л хичээгээд байгаа юм шиг санагдаад тэрнээс болоод ямар нэгэн байдлаар яг та юм уу эсвэл яг таны хамтрагч чинь яг сэтгэлээ жоохон татаж авах гад байна гэж энэс бол харагдчихээн ирээдүйд. Тэгэхээр тэнцвэр маш их чухал байна. The Lovers үзэр гарч ирсний учир нь тэнцвэрийг яг ингээд
одоо хүсэж байгаа, тэнцвэрийг илэрхийлж байгаа. Тэгэхээр яг Ten of Wands хүзэр гарч ирсэн болохоор Ten of Wands чи яг өөрөө нэг хүн хэтэрхийх ачааг ингээ өөрхийг илэрхийлдэг байхгүй юу. Тэгээ тийм болохоор яг тэнцвэр их чухал байна. Тийм болохоор ирээдүйд хэрвээ үнэхээр хамт амьдралаа гэж бодоход яг тэнцвэртэй харилцааг бий болохоорой гэж хүзэр мөн зөвлөж байна. За тэгээд одоо sexual таротоос асууж үзсэн гэсэн чинь the carrot хүзэр гарч ирлээ. За тэгээд Eight of Wands. Тэгэхээр Eight of Wands чи өөрөө маш их юм хүсэл тэмүүлэл ихтэй байдгийг илэрхийлдэг. Тэгээ carrot чи өөрөө ялалтыг илэрхийлдэг. Гэхдээ бас нэг зүйл нь бас хүслийг илэрхийлдэг болохоор та хоёрын хоорондох одоо sexual таротын хувьд хүсэл эрмэлзэл ихтэй байна. За та хоёрын яг ерөнхий зохицлыг ингээ харсан чинь Five of Pentacles, Two of Wands, Three of Swords доош харсан. Тэгээ Ten of Wands энэ дээр дахиад гарч ирсэн. Яг ирээдүйд дээр гарч ирсэн чинь. За тэгээд Five of Wands доош харсан. Nine of Pentacles, тэгээд The Temperance, тэнгүүдээ Six of the Pentacles хүзрүүд гарч ирлээ. Яг өөрийгөө ингээд мартаад байх юм аа. За Six of Pentacles-д гарч ирсэн. Энэ дээр дахиад гарч ирж байна. За Ten of Wands-д гарч ирсэн. Энэ дээр дахиад гарч ирж байна гэж эндээс бол ойлгож болно. За ерөөдөө бол эндээс ингээ харахад ихэндээ болохоор зэрэг яг хин нэг нь ер нь бол хайртай биш байсан байна гэж эндээс бол гарч ирж байна. Яг ер нь бол яг боломжгүй байсан ч юм уу, энэ хүн үерхчихсэн ч юм уу, нэг нь үерхчихсэн, эсвэл нэг нь зүгээр яг саяхан салсан, эсвэл яг яагаад ч юм яг сонирхоогүй ч юм уу, тийм тохиолдол бол байсан байна. Гэхдээ энэ зүйл өөрчлөгдөөд яг нөгөө хүнийг илүү таньж мэдсэн байна. Та хоёр тиймч болохоро яг энэ ингээд одоо ингээд нэг хүн таныг сонирхгүй байна гэдэг чинь ерөөд бол таныг шарах үсгэж байгаа шүү дээ. Тэрхүү шарах нь ерөөд бол эмчлэгдсэн байна гэж энэс бол ойлгож байна. Тэгээд ерөнхий зохицол дээр яг тэнцвэртэй харилцааг үүсгэснээрээ та хоёр жаргалтай байж чаднаа гэж энэс л гарч ирж байна. Тэнцвэргүй харилцаа руу явах тусам та хоёр илүү бие биентэйгээ муудалцаж сөргөөцөлдөн гэж эндээс бол гарч ирлээ. Тэгэхээр энэ хоёр чинь яг ингээд ирж байна гэсэн үг шүү. Тэгэхээр яг тэнцвэртэй харилцааг үнэхээр үүсгэх хэрэгтэй. Энэ яг ингээд тэнцвэрийг илэрхийлдэг. Энд яг ингээд жинлүүр барьсан байгаа. Энэ lovers ч гэсэн яг тэнцвэрийг илэрхийлдэг. Тэгэхээр яг та хоёрын хоорондох тэнцвэр маш их чухал байна гэж эндээс л гарч ирж байна. За тэгээд тэр хүн яг юу хэлэх гээд байна вэ гэхээр I just dream and wish for everything. One Ace of Pentacles, one Pentacle, maybe your family won't like me. I'm absolutely in love with you. Тэгэхээр ерөнхийдөө болохоор зэрэг яг би бүх зүйлийн талаар мөрөөдөж хүсэж гин гэж энэс гарч ирж байна. Тэр нь болохоор зэрэг бас мөнгөтэй холбоотой байж магадгүй. Гэхдээ бас нэг зүйл нь энэ дэр магадгүй гэж үзэр гарч ирсэн болохоор зарим хэсэг хүмүүс бас яг магадгүй гэсэн хариулт тохирогч магадгүй. За тэгээд your family won't like me. Maybe your family won't like me. Тэгэхээр магадгүй ч нэг гэр бүл чинь намайг ингээд хүлээн зөвшөөрөхгүй байх магадлал өндөртэй. Магадгүй тэднэрт би таалагдахгүй ч хийж магадгүй. Амар их магадгүй. Тэгтээ нэг зүйл нь I am absolutely in love with you буюу би үнэхээр ч хайртай. Тэгэхээр энэ хүн үнэхээр их ингээд хайртай болохоор байна. Тийм болохоор та хоёр бүтгэр байна. Ганц өгч байгаа ч зөвлөгөө нь тэнцвэртэй харилцаа байна. За тэгээд одоо ерөөдөө энэ таротыг үзэж байгаа хүмүүс дунд байгаа ордны энергиг үзцгээе. Taurus буюу үхрийн орд, хомхой орд, номын орд гэж гарч ирлээ. За тэгэхээр энэ гурван ордыг үзэж байна. Илүү их давмгаалж юм гэсэн үг. За өгж байгаа зөвлөгөө нь гэх юм бол 10 гэр бүл татны хүмүүстэйгээ илүү их цаг зав зарцуулах хэрэгтэй. Яг та карьерийн тал дээр илүү их цаг заваа зарцуулаад байна. Тэр чинь бол жоохон үгүй шүү. Гэр бүл рүүгээ илүү их тэмүүл, яг ялангуяа ээжтэйгээ сайн ярилц. Тэгжээж ирэхэд бол
энэ харилцаа чинь бүтэн. Эсвэл яг энэ хүнтэйгээ илүү гүн гүнзгий холбоос үүсэх гэж эндээс бол гарч ирж байна. За тэгээд 2 дугаарыг сонгосон хүмүүстээ маш их баярлалаа. Энэ хүрээ таны уншлага маань дуусж байна. Одоо таалагдсан байх гэж маш их найдаж байна. Таарсан байх гэж бас маш их найдаж байна. Энэ уншлагыг үзсэнд маш их баярлалаа. За тэгээд дараагийн уншлагаараа бас уулзъя. За мөн бас хувийн уншлага авахаар байх юм бол манай Instagram хуудас руу холбогдорой, description хэсэгт байгаа, тайлбар хэсэгт байгаа. За тэгээ бодын ухрах хөдөлгөөн, сугарын ухрах хөдөлгөөн дээр байгаа энэ үед бас тэ сэтгэлээ бие бас ингээ бэлдэрээ чаднаа гэж одоо дэмжи зөвлөе. За тэгээ энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа. Баярлалаа. За 3 дугаар дугаарыг сонгосон хүмүүс маань уншлагатаа тавтаа морилон. 3 дугаар дугаар маань Wheel of Fortune гэдэг үзэр байлаа. За Wheel of Fortune угаасаа тэртээ тэргүү та бүхэн мэдж байгаа байх. Тим гэдэг илэрхийлдэг. Тэгэхээр хайртай хүндэгээ ерөөдөө бол бүтгэнэ. Тэр харж байгаа хүндээ бодож байгаа хүндээ бүтгэнэ. За хизээ бүтэх магадлал өндөртэй вэ гэхлээр Ace of Pentacles гэх үзэр гарч ирсэн. Ace of Pentacles чи яг өөрөө газрын ордыг илэрхийлдэг. Тэгэхээр үхэр, охин, эсвэл материал ордны улиралд та хоёр маань бүтэх магадлал өндөртэй байна. За тэгээд ерөөдөө бол дахиад өөр нэг date авсан. Өөр нэг онсоор авсан чинь Full Moon in Aries буюу тэргэл сар хоньны ордон дээр байх үед гэсэн байна. Тэгэхээр энэ нь болохоор зэрэг жинлүүрийн ордны улиралд тохиолдог. Тэгэхээр тэр үед бас магадлал өндөртэй байна гэж ойлгож болно. За та хоёрын маань өнгөрсөн одоо ирээдүг энэ дээр ингээ харсан байгаа. Өнгөрсөн болохоор зэрэг та хоёр Year of Earth гэхлээр ер нь бол ажил дээрээ танилцсан байх магадлал өндөртэй байна. Ажил дээрээ танилцаад тэр хүнд ерөөдөө бол сайн болоод тэгээд тэр хүн чинь угаасаа тэр хүн маш их юм 50 дөлгөөхөн хүн болохоор та үнэхээр ингээд яцсан одоо татагдсан гэх юм уу. За тэгээд бас нэг зүйл нь тэр хүн саяхан тушаал дэвсэн байх магадлал өндөртэй байна. Тэгэж бол эндээс бол харагдаж байна. За одоо болохоор зэрэг яагаад байгаа вэ гэхээр яг та яг өнгөрсөн сайн болцсон болохоор яг одоо танд үнэхээр хэцүү байгаа. Яагаад гэвэл яг та яг ажил дээрээ нэг амар тэгэж хайр сэтгэлийн холбоо үүсгэхийг хүсдэггүй. Тэгсэн чинь яг ингээд хүн тайртай болцсон байгаа даа. Тэгээ тийм ч болохоор яг таны сэтгэл хөдлөл чинь яг ингээд дээшилж доошлоод яг та амар маш их олон сонголтын дунд байгаа юм шиг. Би яг үнэхээр энэ хүнийг ингээд хайх уу, би үнэхээр энэ хүнд ингээд цааныг хэлэх үү, үнэхээр яах вэ гэдгийг ингээд мэдэхгүй байгаа юм байна. За энэ үед болохоор зэрэг яг та зүрх сэтгэлээ сонсоорой гэж зөвлөгөө өгмөр байна. Тэгээд тийм ч болохоор сэтгэл зүрх чинь дээшил доошилж байгаа болохоор яг таны яг өөртөө итгэл чинь ч гэсэн ингээд багасцсан, ирээдүйд ч гэсэн хитрхийх ингээд бодоод ирээдүйд би яг энэ хүнд ингээд сайнгийн хэлжүүл яг бүтэхгүй байх магадлал их өндөртэй байвал яана маана гэд их бодож байгаа. Ер нь бол бүтэхгүй байвал яана гэж маш их бодож байгаа юм байна. Гэж одоогийн энерги бол энэс ингээд гарч ирлээ. За ирээдүйд болохоор зэрэг яах гээд байна вэ гэхэлэр ер нь бол бүх зүйл маш их хурдан болно. Яг та ер нь бол дотроо хэлье гэж маш их бодож байгаа учраас ер нь бол хэлэхэр байна. Хэлсэн ч гэсэн ер нь бол маш их зүйл хурдан болно. Та хоёр ер нь хоорондоо маш их хурдан одоо зөгцсөн гэх юм уу? Одоо хурдан дасж дурлана. Тэрийг бол бат
хэлэхээр байна. Ягаад гэвэл Two of Water-гийн үзэр гарч ирсэн болохоор. Гэхдээ бас нэг зүйл нь хэсэг хүмүүс нь яг хэлэхгүй байх сонголтыг хийгээд байна. Хэлэхгүй байх нь жоохон буруу байх магадлал өндөртэй. Тэгэхээр хэлээд үзээ. Ер нь бол бүтэх магадлал маш ихтэй байна. Ягаад гэвэл та хоёр хоорондоо өөр хүмүүс ч гэсэн зохицол маш их сайтай байна гэдгийг эндээс л харуулж байна. Тэр хүн чинь яг гоо жоохон танаас дүү хүн байж магадгүй. Гэхдээ ер нь бол та хоёр үнэхээр их бүтгээд байна гэж эндээс л харуулж байна. За тэгээд одоо sexual таруудаараа үзсэн. Тэгсэн чинь Queen of Pentacles гэх үзэр гарч ирсэн. Тэгэхээр эрэгтэй нэмэгтэйгээ илүү ингээд одоо бишрэх шүтэх магадлал өндөртэй байна гэж эндээс бол харагдчихэв. За тэгээд та хоёрын маань ерөнхий ирээдүй биш ерөнхий байдлыг ер нь харсан. Тэгсэн чинь Champion of Wands тэгээд The Revealer энэ чинь болохоор зэрэг High Priestess аахгүй юу. Тэгээд Two of Cups энэ дэр гарч ирсэн дахиад энэ хоёр хоёлаа. За тэгээд Eight of Coins, Two of Swords, The Lovers, The World, The Devil гэх үзэр гарч ирлээ. За тэгэхээр The Devil гэх үзэр гарч ирсэн болохоор та хоёр маань хоёулаа ер нь бол кармик харилцаатай байна гэдгийг илэрхийлж байна. Кармик харилцаа дахиад The Lovers гэх үзэр дахиад энийг батлаад өгчөж байгаа. Яагаад гэвэл бие биендээ өгөх төлөөс энд бол байна. Тийм болохоор та хоёр учирсан. Гэхдээ бие биендээ өгөх төлөөс нь Wheel of Fortune гарч ирсэн болохоор энэ нь сайн төлөөс байна гэж ер нь бол ойлгож болно. За тэгээд The Lovers үзэр гарч ирсэн, The Two of Cups гарч ирсэн болохоор угаасаа тэртээ дэргүүд хоёр бие биендээ бүтгээр байна гэдгийг бол эндээс гаргаж иржийн та хоёр магадгүй хамтдаа гадаадаар аялах магадлал өндөртэй байна. Гэхдээ бас нэг зүйл нь яг өнгөрснөө яг мартах хэрэгтэй та хоёрын аль нэг нь өнгөрснөө хитрхих бодоод яг одоо энэ байгаа relationship буюу одоогийн та хоёрын хамтдаа байгаа одоо энэ харилцаагаа үгүй хийх магадлалтай байна шүү. Тийм болохоор өнгөрснөө мартаа гэж эндээс бол зөвлөгөө өгч байна. Тэгээ Two of Swords энэ дэр дахиад гараад ирсэн. Энэ дэр бас байсан. Тийм болохоор яг энд хилээгүй хүмүүс маань ер нь хэлвэл илүү их зүгээр гэж эндээс дахиад ингэ сануулж байна. Тэгэхээр хүзрүүд маань ингээ хоорондоо нийлээд үнэхээр их ингээ зөвлөгөө өгөөд байна. Та хоёрын хүсэл тэмүүлж гисэн маш ихтэй яг энэ дээр ингээ гал байгааг харж байгаа. Тэгснэ энэ ингээ зүрхтэй. Тэгэхээр одоо зүрх одоо галн доор биш галанд байгаа зүрх бадмалж байгаа одоо зүрх юм да. Тэгээд Eight of Coins гэх үзэр гарч ирсэн. Ерөөдөө та хоёр хоёулаа үнэхээр ингээд энэ үзэр чинь аахгүй. Тэнгүүд хоёулаа ажилласаг тийм хүмүүс байна. Тэгээд тийм ч болохоор яг цаашдаа үнэхээр холын одоо харилцаа үүсгэхэд сайн харилцаа байна. Тэгээд what do you want гэдэг чинь Oracle үзэр тэгж хэлж байна. What do you want? Яг юу хүсэж байна? Тэрийгэ хэл. Тэгээд тэр хүн чинь болохоор зэрэг юу гэж хэлж байна вэ? I never imagined so much perfection буюу би хизээж ийм төгс байдлыг ерөөсөө төсөөлж байгаагүй гэж юм бол хэлж байна. Тэгэхээр танд зориулж тэгж хэлж байна. Let me hold you буюу ингээд таныг ингээд өөртөө байлгамаар байна гэж хэлж байна. One wants гэдэг чинь энэ бол Ace of Wands ахгүй. Тэгэхээр хүсэл тэмүүлэл ихтэй байна. I know you from somewhere. Тэгэхээр ерөөдөө бол та тэнийг бол харж ийсэн. Гэхдээ яг та танилцж байгаагүй гэж эндээс л гарч ирж байна. Тэгэхээр би чамайг нэг харсан ч юм уу нэг тиймэрхүү зүйл бас болох тохиолдол ихтэй байна. Тэгээд I could be your hero baby. I could be your hero baby. Нөгөө нэг доо эдэн штэ тэ. I could be your hero baby. Магадгүй тэр дунд дортой байх магадлал өндөртэй. Эсвэл яг тэр дуунаас болоод яг танилцсан байх магадлал өндөртэй байна. Тэгээд бас өнгөрсөн Six of Fire гарч ирсэн. Тэгсэн чинь энэ дээр дахиад 6 гэд ингээд гарч ирсэн. Дахиад Lovers чинь өөрөө 6 гэдлэр хилдэг. Тэгэхээр ингээд 6-нууд амар ихтэй байгаа бол та бүхэн харж байгаа баха. За одоо болохоор зэрэг яг ямар орд зохилж гин гэдгийг харцгаая. Gemini буюу ихрээ орд байна. Pisces буюу загсны орд байна. Номын орд байлаа. За тэгээд дахиад нэгийг хаяад үзчихье. Би яагаад ч юм дахиад нэгийг хаймаар байна. Дахиад ном гараад ирээд байгаа юм. Зин хөлтэй. За өхрөө орд байна. За
Энэ дөрөв орд маань ерөнхийдөө байна. За гөх зөвлөгөө маань юу байна вэ гэхлээр Батар ярилцл гэдэг нь ерөөдөө бол ярилцсанараа та бүхэн илүү үр дүнд хүрч чаднаа. Ер нь бол зүгээр яг юу гэж бодоод байгаа, юу гэж хүсэж байгаа тэрийгэ зүгээр хэлээ. Тэгснээрээ илүү их үр дүнд хүрч чаднаа. Тэгээд бас сая ажил дээр гэж хэлсэн ажил нь дахиад энэ дээр гарч ирж байна. Тэгэхээр угаасаа тэртээ тэргүй ярилцсанараа илүү үр дүнд хүрнэ гэдгийг юм бол эндээс гаргаж ирж байна. За тэгээ 3 дугаарыг сонгосон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Уншлах маань одоо таалагдсан байх гэж маш их найдаж байна. Таарсан байх гэж бас маш их найдаж байна. Бид нараар одоо итгэж одоо энэ уншлагыг одоо үзсэнд маш их баярлалаа. За тэгээд цаашдаа уншлагууд маань одоо яа би яаж юм гээд амар сандраад байгаа. За уучлаарай. За тэгээд цаашдаа уншлагуудын маань үзээрэй. Тэгээд ойлгох их бичлэг хий гэж бодож байна. Тэгээд хувийн уншлага хийхээр бол бид нэр дуртай хүлээж авна. Бидний Instagram хуудасаар холбогдоорой. Тэгээд Mercury-гийн буцал буюу бодийн ухралтай байгаа, сугрын ухралтай байгаа болохоор энэ үед бие сайн чагнаарай. Юмаа сайн одоо нягтлж явуулаарай тийм зөвлөгөө өгөөрэй. За тэгээд энэ хүртэл сонссонд маш их баярлалаа. Баярлалаа.